Подкастын маань ээлжид дугаар инхүү эхлэхэд бэлэн боллоо. За тэгэхээр өнөөдөр бид улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрх судасны мэс заслын тасгийн их эмч Нямсруу эмчийг урьж оролцуулж байна. Тань энэ өдрийн мэндийг хүргэе. Танд бас энэ өдрийн мэндийг хүргэе. Энэхүү подкастт урьж оролцож байгаад баярлалаа. За тэгэхээр эмч бид хоёр өнөөдөр өвчний талаар биш, их сонирхолтой зүйлийн талаар ярина, тийм ээ. Тэгэхээр ер нь бол зүрх судасны өвчлөлийн урьдчилан сэргийлэлт. За мөн өвдсний дараах гам дэглэмэнд бас хамгийн чухал роль гүйцэтгэдэг нэг зүйл бий. Тэр маань юу гэхээр дасгал хөдөлгөөн байдаг. За тэр дундаа гүйлт байдаг, тийм ээ. Тэгэхээр хүмүүс бол алхалт, гүйлт гэдэг төрөл бүрийн хэмнэлттэй энэ дасгалуудыг өдөр тутамд тодорхой хэмжээгээр хийж байх ёстой гэж үздэг. За манай монголчууд бол нийтээрээ их тийм хүнд хоол иддэг. Тэгээд хөдөлгөөний хувьд их жоохон таар үндэстэн гэж би хараад идэх. Та энэ талаар юу гэж боддог вэ? За энэ бол нэлээд чухал сэдвүүдийн нэг. Хүн амын ерөнхийдөө нас баралтын тэргүүлэх шалтгаан бол тухайн улсынхаа нөгөө хөгжлийн байдлаас хамаарч байгаа юм л да. Өндөр хөгжилтэй буюу дотоод үнэтэд түүний орлого нь их өндөр улсуудынх бол нас баралтын нэгдүгээр шалтгаан нь бол хавдрын өвчлөлт хамгаалж байгаа. Бага болон дунд зэргийн орлоготой орнуудын нас баралтын нэгдүгээр шалтгаан бол зүрх судасны өвчин бол хിവэр байгаа. За тэгэхээр тэр тусмаа манай улсад бол өвчлөлийн ихэнх хувь нь амьсгалын замын өвчл байгаа мөртлөө яг нөгөө хүн амын нас баралтыг тэргүүлж байгаа шалтгаан зүрх судасны өвчлөл бусдаас нэлээд дээгүүр яваа. Үүнд бас нэлээд хид хідэн зүйл бас нөлөөлдөг болоо гэж нөлөөлдөг. Үүнд юу гэхээр мэдээж бидний ер нь бол аливаа өвчин үүсэх бол тухайн хүний тухайн байдгал яг өдөр тутмын бидний өдөр тутмын амьдралаас дийлэх нь хамаардаг гэсэн. Нэг амьдралын хэм маяг. Тий, амьдралын хэм маяг. Тэгэхээр бидний чинь хувьд амьдралын хэм маяг бол мэдээж нэг за хоол хүнсний хувьд ярих юм бол бид нар дийлэн хүнс маань нөгөө амьтны гаралтай буюу улаан махны хэрэглээ өндөр. Амьтны гаралт. Тэгээ амьтны гаралтай өөх тосны хэрэглээ өндөр. Тэгээд нөгөө хүнс ногооны хэрэглээ жоохон бага. Давсны хэрэглээ өндөр зэрэг эдгээр зэрэг шилтгаан орж. Дараагийн нэг зэрэг шилтгааны юу гэхээр бас манад нөгөө нэг муу зуршлын хэрэглээнүүд байна. Ялангуяа эрэгтэй хүмүүсийн хувьд бол бид нэр эрчүүдийн хувьд тамхиталт, архиталтын хэмжээ бас нэлээдгүй байгаад байдаг. За тэгээд дараагийн нэг зүйл юу гэхээр нөгөө бидний идж байгаа хоол хүнс маань уул нь бол нөгөө амьтны гаралтай. Энэ бол бид нар нөгөө нүүдэлчин соёл иргэншил байхад бидний үндсэн хоол бол мэдээж маах өөх тос тийм ээ. Гэтэл нүүдэлчин хүний амьдралын хэм маяг бол юу гэхээр өглөө нарнаас оройн наран жаргах хүртэл бол мөнхийн хөдөлгөөнтэй. Тий, мөнхийн хөдөлгөөн. Тэгэхээр тэр хүмүүс тэр өөх тос өндөр агуулмжтай тэр хоол хүнсийг идэж хэрэглэх нь яг өдөр тутмынхаа хэрэгцээнд яг нийтэн калори шатаагаад байгаа байхгүй. Тий, болоод байна тий. Тийм, болоод баланслаа тий. Болоод байна тий. Тэр тусмаа өвлийн өвлөрт бид нар нөгөө илүү махан хүнсээ түлхүү хэрэгэлдэг. Гэтэл манай Монгол герман гал түлэх хооронд л юу гэдгийг яаж хурж бүлээцдэг вүлээ. Гэтэл тэр нөгөө шөнийн тэр өвлийн хүнд хахир хэцүү амьдралд бол яг тэр бидний идэж байгаа өөх тосны агуулмж эдгэрэн тэр нөгөө бид илчээ үсэх, энерги үсэх боломжийг олгоод өгдөг. Тэр нийгмийн тэнд хэрэгжилжсэн хоол хүнснийхээ агуулмжийг бид нар яг өдөр тутмын буюу нөгөө суурин соёл иргэншлийнхаа амьдралдаа яг өдөр тутам хэрэглээд тэгж байна. Тэрнтэй холбоотойгоор бид нар тэр нөгөө хөдөлгөөн маань байхгүй хоол маань үлдчихсэн. Тэгээ дээрэс нь гадна магадгүй бид нар нөгөө суурин тэр хүн хөдөлгөөнгөө бол хөдөлгөөний сулраад их илүү калори шатааж чадхаагаад илүүдл нь илгэнд нь судасных нь ханад нь өөх тос болж өргөнлөгдөд байх. Ийм байх магадлалтай. Дээрэс нь гадна бид нар бас нөгөө давсны хэрэглээ бас их хамаардаг. Их өндөр давсны хэрэглээ өндөртэй байдаг. За тэр нь жоо бас газар зүйн бүс нутгаас бас хамаарч. Дээрэс нь гадна манад бас нэг зүрх судасны гол хөвчдөг болтой судас хатуур латирын даралт гэсэн хөвчөд байгаа шалтгаан нь бол Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн ихэнх хувь 70 орчноос дээш хувь нь 1500 м-ээс дээш өндөрт байдаг далайн түвшингээс. Тэгэхээр бид нар нэг өндрийн бүстэй байгаад байна. Ерөнхийдөө бол байгалийнхаа онцлогоор бид нар бас нэлээд нөгөө ийм төсвөр шаардсан уур амьсгалд амьдарч байгаа. Гэхдээ суурин соёл иргэншлийн бүсд орсон хүмүүс маань хөдөлгөөний хүрээгээ багасгаж байгаа. Энэ олон зэрэг шалтгаанаас болоод манад бол зүрх судасны өвчлөл бол их байгаад байгаа. Тийм. Тэгээд зүрх судасны өвчлөл дундаа бол нөгөө үндсэн шалтгааны өгөр зүрх судасны хатуур хүчин байна. Ялангуяа титийн судасны хатуурлууд байна. Судас хатуурлах олон янзтай эргэтэн байрснаар нэрлсэн. Тэрний яг зүрх судасны өвчлөл дотроо нас баралтын дийлэн шалтгаанд нь зүрхний шигдээс тархины цус харалтууд ордог.
За зүрхний шигдээс нь гэхээр юу гэхээр зүрхийг тижээдэг нарийнхан судсыг бид нар титэм судас гэж яриад байгаа. Тэгдэг тийм. Тийм. Тэгэхээр энэ судас маань болохоор өөрөө их хамгийн өргөн хэмжээ нь бол нэг бүр голоо нөгөө зүрхнээс эхэлж байгаа уг дээр нэг 2-3 мм өргөн тэрнээс цаашаа түүнээс цаах нарийнхан болохоор нөгөө ийм нарийнхан судас чинь судас хатууралтай амархан хүртэл хөндийн хэмжээний амархан нарийнсан. Тэгээ үүнтэй үүдэлтэйгээр зүрхний шигдээс бол одоо нас оролтын дийлэн шалтгаан бүртгэдэг. Дараагийн бас нөгөө өвчлөл үүсэх шалтгаанд нь бол нөгөө артерийн даралтын өсөх өвчний одоо мэдээд бид нар өрчин сэргээлт хяналт муугатай холбоотой. Даралт ихсэх тусам судасны хааны хатуурал нэмэгдэнэ. Тэгээ тархины судсууд нь үүн бас их эмзэг. Зүрхний судас ч адилхан. Гэхдээ тархины судсууд нь эмзэг болохоор нэг бол тархийг тижээж байгаа судас нь хатуураа бөглөрөх зүрхний судастайгаа ажиллагаа. Эсвэл өндөр даралтанд байсараа судасны хан нь цүлхэн болоод хагарах, гавл дотроо засаалдах гэдэг. Үүнийг бид нар цусан нөгөө тархин цус харуулт гэж нэрлэдэг байгаа. Харуулт л гэдэг тийм шүү. Харуултын дотор хоёр янз, судас нь бөглөрөх, эсвэл судас нь хагарах хоёр янз. Эдгээр зэрэг шалтгаанаас болоод бидэрт бол одоо хүмүүсийн маань нас оролтын үндсэн шалтгаан болж байгаа гэсэн. Тэгэхээр одоо бид нар бол энэ нөгөө үндсэн бидний өдөр тутмын амьдралын хэмнэлдээ бид нар юуг анхаарах вэ гэхээр сая бол хоёулаа ерөөхдөө ярьлаа шүү дээ. Нөгөө илчлэг агуулсан, өндөр агуулсан хоол хүнсний хэрэглээ байна. Хоёрдугаар дасгал хөдөлгөөн энэ бол энэ нүгээр л бид нар нэгсэндээ бидний одоо байгаа байдал бол хооллолт хөдөлгөөн хоёрын тэнцвэр ер нь алдагдаад байна. Тэгж байна. Тий. Хооллолт нь калорийн хэмжээ маш өндөр, яг хуучин хэвээрээ түүнээр таны ярьдаг шүү дээ. Үлдээд калори шатах процесс нь байхгүй болцсон тий. Би ингээд өөрийнхөө зүгээр өдөр тутмын амьдрал дээр анзаараад ингээд хараад байхлаар бид нар яг нэг юм өдрийн за 24 биш одоо юу гэдгийг унтах цагаа хасах юм бол яг сэрүүн байгаа цагта сууга хэвтэй байрлал лээ тийм л ирсэн. Яг ингээд алхаж хөдөлж байгаа байрал зан үйл нэг ховор. За тэгээд тэндээс бид нар чинь нэг юм зовлон байна. Одоо цагууртай холбоотой. Монголчин одоо хүйтэн сэрүүний улирал нэгтэй учраас гадуур одоо нөгөө халуун орных шиг тэр болгон их удаан хугацаагаар алхаад яваад ийш тийш яваад боломж нь их хомс юм. Зуны нэг 3-4 сар л байна тий үндсэндээ. Нэг 6 сараас нэг 9 сар 10 сар хүртэл чөлөөтэй байж байгаа. За тэгэл хүүтрээд ирэхээр ер нь алхахын сараал аль болох дотор байгаал ингээл эхэлдэг тийм ээ. Тэгээд машин гэдэг нэг золон байна шүү дээ. Байнгын суугаа тий. Тэгээ гэртээ очиод буудан байнгын суугаа. Тэгээд хэвтээ. Ерөөсөө ийм байрлал байгаад байна гэж харагдав. Одоо энэ чинь нэг хүний одоо аливаа амт нэг юм 5 тухын бүсийг их эрхэмлэдэг юм шиг байна бид нар. Юунд хаан тухтай байна, тэр нь байралтаа ингээ удаан байх гээд байдаг. Гэтэл нөгөө бидний бие махбод нь цаанаасаа бүтээдэгтэй одоо нөгөө байгаль дээр гарч одоо биднийг бол мэдээж бурхан хэрвээ байдвал бид нар бүтээхдээ энэ машин унаараа гэж бүтээггүй л байгаа. Бид нар чинь байгалийн нэг амт шүү дээ. Тэгэхээр яг хөө энэ хөдлөх нөгөө модон даврах гадаарч гүүх амтэн ангагнах те газар тарин тийм хөдөлгөөнд бидний бие махбод цаанаасаа зохицуулагдсан. Хүн оюун ухаантай амтан болохоор энэ амьдралын үйл явц нь илүү сайжраад илүү 5 дахын бүсийг ингээд сайжруулсаар байгаа. Эцэстээ одоо энээс үүссэн байдалтайгаа олон өвчнөд тулчаад байгаа. Тэрний нэг маань л одоо энэ зүрх судасны өвчин болчиход байгаа. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ бол яг тэгэхээр бид нар цаанаасаа зориулаад одоо энэ эрүүл байхын тулд өөрөөсөө одоо нөгөө хөдөлгөөнөө илүү нэмэх хэрэгтэй. Та үнэхээр хөдөлгөөнөө мэдээж бүр тамирчин зэрэг болтоо нэмэх бол шаардлагагүй. Тийм шүү дээ. Тэгэхэд энгийн нэгдүгээр зүйл бол юу гэхээр нийт бид орж байгаа хоолныхоо хэмжээ, калорийг бас бодолцох хэрэгтэй. Үнэхээр та хөдөлгөөн хийж үнэхээр тэгж яаж чадахгүй бол орох хэмжээний хэмжээг тэр хөдөлгөөний хувьд уялдуулах хэрэгтэй. Дараагийн нэг асуудал нь юу гэхээр нөгөө жин туранхай байх чирэг фит байх хоёр бас жоохон өөр л дээ. Мэдээж таргалалт бол нөгөө зүрх судасны өвчлөлийн эрсдлийг бол дээрээс нь чихрийн шижингийн эрсдлийг 2-3 дахин хамаагүй нэмж байгаа. Гэтэл бас нөгөө би жин бахта би ихтэй эрсдэл бахта гэж тамхиад таад тэ нөгөө хоолтой нөгөө ууг тас давсаа хэрэглээд байгаад байх бас биш. Бас эргээд жин бахта тодорхой жинтэй байгаа гэсэн хүн бас чирэг байх хэрэгтэй. Одоо фит буюу одоо нөгөө дасгал хөдөлгөөн хийгээд энэ нь эргээд нөгөө зүрх судасны өвчний тогтолцоог сайжруулдаг юм байна. Ер нь дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тэр зүрх судасны эмчээр нийгэмлэгээс тэр одоо дэлхийд дахин ингээд энд судлаад байна л та. Олон жилийн судалгаа явуулсан зүрх судасны өвчин сэргийлээс урьдчилан сэргийлэхийн бас нэг хамгийн гол түлхүүр элемент нь юу гэдэг вэ гэхээр дасгал хөдөлгөөн байдаг. Үүний дасгал хөдөлгөөний зөвлөгтөө бол та 7 хоногтоо хамгийн багадаа 150 минутыг идэвхтэй дасгал хөдөлгөөн зарцуулах хэрэгтэй. За тэгэхээр энийг бас хүмүүс бид нар одоо энэ урьдчилан сэргийлэлд хандахтаа хүмүүс бид нар яаж хандах ёстой вэ гэхээр нэгдүгээрт би өөрөө зүрх судасны өвчний ямар эрсдэл байгаа хүн бэ гэдэг.
Үүнийг мэдхийн тулд энийг мэдээж бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэж үздэг. Бага эрсдэлтэй гэдэг нь та бол биеийн чинь нормын даралт ихсэх хүчин байхгүй, насны хувьд залуу. Ийм бол та бага эрсдэлтэй бүлэгтээ орно. За тэгээд дараагийнх нь болохоор биеийн жин нэгтэй, дээрээс нь насталт, дээрээс нь одоо нөгөө даралт ихсээд эхэлж байгаа бол дунд эрсдэл бүлэг рүү орж байна. Дараагийнх нь одоо чихрийн шижинтэй, зүрх судасны өвчин бүр ингээ онцлогдчихсан, имжлэгдээ явж байгаа бол та одоо бүр өндөр эрсдэлтэй бүлэг юм байна. Энэ гурван хүнээс хамаарат нөгөө дасгал хөдөлгөөнөө яаж хийх вэ гэдгээ бас бодолцсон. Тийм ээ. Дасгал хөдөлгөөн болгон одоо манайхан тэгдэг л да нэг юм одоо дасгал хөдөлгөөн хийгээд эхлэхээр гинтл гараа гүөхөөрэл хурдан гүөх гээл. Тэр бол буруу. Огцом хийх гэдэг. Тий, огцом хийх гэдэг. Тэгэхээр нэгдүгээр би өөрөө энэ эрсдлийн хаана байна гэдэг хүн өөрөө бас таньж мэдэх хэрэгтэй. Тэгэхээр нэгдүгээр нь одоо би сая хэлсэн. Мэдээж та бага эрсдлийн бүлгийн хүн бол одоо та нөгөө дасгал хөдөлгөөнийг одоо хангалттай ачаал авч эхэлж болно. Тэрийг бол тохируулахдаа яадаг вэ гэхээр одоо ер нь бол дасгал спортыг бол зүрх судасны эрсдэл, бага эрсдэлтэй, дунд эрсдэлтэй, өндөр эрсдэлтэй гэдгээр нь бас ангилждаг. Үүнд одоо хамгийн энгийн хөдөлгөөн бидэрт байгалах зайлшгүй хөдөлгөөн бол алхалт. Алхалт бол одоо бүх одоо юуны суурь. Тэгэхээр мэдээж алхалтаас эхэлнэ. Зүрх судасны одоо эрсдэлт алхалтыг бол аль ч насны аль ч эрсдэлтэй бүлгийнхэн хийж болно. Гол нь алхалтынхаа хурд нь жаахан өөр байх. Тийм ээ. Өндөр эрсдлийн бүлгийн хүн бол цагт 4-5 км алхах хурдаар алхаж болно. Тэр нь өөрт нь эрсдэлгүй гэсэн бүр судалгаа байна. Тийм. Тэгэхээр би одоо эрсдэлтэй зүрхэндээ стент тавьсан би огт хөдөлж болохгүй биш байхгүй. Мэдээж зөөр их шаналгаатай байвал та одоо зөөргүй имжлэгдсэн мөртлөө хянах шаардлагатай хүн та өндөр эрсдлийн хүн байгаа бол одоо би цагт бол 4.5 км-с дээш илүү хурдтай 4.5-аас 5 км цагийн хурдтайгаар ингээд алхаж байхад бол миний хувьд бол эрсдэл болж байна. Нөгөө дунд эрсдэлтэй бүлгийн хүн бол мэдээж бүх зүйл алхалтаас эхлээд давхар нөгөө спортуудаар бас хичээлээ сонирхож болно. Тэгээд спортын дотор болохоор нөгөө хамгийн хөнгөн спорт нь бас юу үздэг вэ гэхээр одоо нөгөө гольф байна. Одоо эдгээр бол хөнгөн спортоор бидний амьдралд байдаг хамгийн энгийн ойрхон спорт юу гэхээр сакс байдаг тийм. Гэтэл сакс бол зүрх судаснд үзүүлэх нөлөөлөлөөр эрсдэлтэй бүлэгтээ ордог. Өндөр эрсдэлтэй спорт. Яагаад гэвэл сакс бол энэ бол нэгдүгээр өрсөлдөөнт спорт. Нэг бөмбөг аваад ирэхэд өөдөөс ирсэнд өрсөлдөгч тамжснаа та нэг хурдаараа юм хүчээрээ давж гарна шүү дээ. Тэгэхээр энэ бол өрсөлдөөнт спорт. Тэгээд эрчим өндөрт. Тэгээ богино хугацаанд богино хурд хийн, өсрөн, буун. Энээс болоод саксаас бол одоо судалгаанаас хараад үзэхээр бол нөгөө одоо тамирчдын дунд ингээд судалгаа хийгээд үзэхээр гинтийн насаар бол өртдөг хамгийн их салбар нь юу вэ? Спортын чиглэл сакс байдаг сакс. Тэгэхээр одоо нөгөө эрсдэл ихтэй бүлгийн хүн байгаа бол та эрсдлийн мод дунд эрсдэлтэй бүлэг бол ер нь бол үнэхээр биеийн тамир хийж дадаад бие махбод нь дасаагүй бол огцом тийм спорт руу бас яах эхлээд үе шаттайгаар оролцох хэрэгтэй. Тий. Тэгэхэд манайхан би 10 жилдээс айгүй гоё сакс тоглодог байсан. Гээд 20-30 жилийн дараа дахиад сакс тоглолт. Тэгээ айгүй их жинтэй тий. Айгүй их чи тэр үед нөгөө хүмүүс маань айгүй их жинтэй, тамхи таттай, аль хэдийн эрсдэл хэд хэдийн эрсдлийг бидээ шингээд зөвхөн нөгөө багийнхаа санаагаараа би ингэ тоглолт ингэ яг тэр эрчмээрээ авж байгааг гинтийн нас оролт өртсөн харамсалтай олон тохиолдол байдаг тий. Тэгэхээр ийм байна. Тэгээд дараа нь одоо энэ нөгөө дасгал хөдөлгөөний хувьд одоо өөр спортууд бол волейбол бол байна. Волейбол бол эрсдлээр бол судасны одоо нөгөө сакснаас арай гайгүй. Тийм. Тэгэхээр олон спорт тэгэхээр та ямар спортоор хичээлэх чинь тэрийгээ бас бодолцох хэрэгтэй. Өөрийнхөө биеийн онцлог яг одоо байгаа тэр нэг юун дээр тааруулах хэрэгтэй юм биш үү? Тий. Гэхдээ бол одоо юу гэдэг бүгдийг би заавал спорт хамгийн энгийн зүгээр өнөөдрийн хувьд бидний хувьд хамгийн энгийн дасгалжуулах шаардлагагүй тэр бол ерөөсөө л алхалт. Тэгэхээр та бүхэн эхлээд алхаад эхлэе. Тэр хугацаагаа одоо бүгдээрээ бол 7 хоногтоо 150 минут байна. Энэ хүү 150 минутыг та яаж зарцуулж байна? Мөн даралт ихсэн өвчний өдөрдмжийн бас одоо эмийн бус эмчилгээ гэдгийг нэгдүгээр хэлбэрт нь алхалт өөрөө ордог. Энэ бол нас харгалзахгүй. 10,000 алхалтыг хийж явах хэрэгтэй. Гэтэ хүмүүсийн дунд ийм асуудлууд байдаг. Алхалт гэхээр миний ажил өдөржингөө алхах гэж штэ. Би одоо алхах шаардлагагүй гэдэг. Тийм ингээд. Тэр бол буруу юм. Тэгэхээр одоо тэр өдөржингөө алхаж байгаа алхалтын тэр хэсэг бол хүн өөртөө яг гаргаад би яг 40-50 минут алхахна гэд гараад зориод алхах хэрэгтэй. Тэгэхээр хүнд нэгдүгээр одоо сэтгэл санааны хувьд одоо бусдаас өөрийгөө тусгаарлаад өөртөө нэг цаг хугацаа гаргаж штэ. Тэр нь өөрт нь сэтгэл зүйн хувьд айгүй тайвшрал одоо хүн чинь бодож тунгаах зөндөө юм байж болно. Дараагийн нэг зүйл нь болохоор гараад яг зөвхөн тэр алхалтын зайг бид нар бас тоолж болно.
Тэгэхээр яг 100000 алхал гэдэг чинь ойролцоогоор бол нэг бас нэг миний хэлээд байгаа 4-5 км л болох ба. Тэгэх бах тий. Тийм. Тэгэхээр энийг бол өдөр тутам даралт гэсэн аль ч насны бүлгийнхэн өдөр тутамдаа ер нь бол 100000 алхалтыг хийж байх нь. Та өөртөө зориулсан 100000 алхах чивэл даралт гэсэн хүчнээс хамгаалж чадна гэсэн. Дээрээс нь энэ нөгөө захын судасны булчин гэдэг сайн суллаад өгдөг учраас одоо нөгөө юуны даралт буулгах нөлөө үзүүл. Энэ бүр танд өөрт нь ажиглагдана. Ялангуяа нөгөө эрсдэл багтай залуу насны бүлгийнхэн даралт гэсэн шийдэл тэмдэг илэрчээвэл хамгийн түрүүн амьдралын хэм маягаа өөрчилдөг. Ер нь бүх бүлгийнхэн хамгийн түрүүн амьдралын хэм маягаа өөрчил, үүн дээр нь нөгөө алхал хөдөлгөөний нэм, өөр хэм маяг гэдэг дээр нь одоо нөгөө хоололт эднэр анхаарах нь шүү дээ. Тэгж байна. За тийм ээ. Тэгээд дараагийн одоо алхаад ингээд ихэхэд одоо илүү их одоо эрчимтэй үр дүн юу гэдэг вэ? Аэробик дасгал гэж байгаа. Тийм. Аэробик дасгалын хэмнэлт нь бол нөгөө шогшоо гүйлт одоо нөгөө аэробик дасгал хөдөлгөөнөд ордог. Үүнийг саяын зөвлөснээр 7 хоногтоо 150 минутыг зарцуул. Үүнийг та 7 хоногтоо 50 минутаар 3 удаа орж болно. Эсвэл 30 минутаар 5 удаа орж болно. Тэгэхээр энэ нь бол одоо нөгөө аэробик хэмнэл гэдэг нь яхаа гэхээр одоо үүн дээр бүгдээр яриулдаг одоо жишээ болгоо тайлбарвал зүрх судасны тогтолцоо одоо бид нар бодохдоо хүн 50 юу ч хийхгүй сууж байхад бидний зүрх 50-аас 90 удаа цэцэх. 90 удаа энгийн байх. Энэ бол одоо хэвийн хэмжээ нөх нь шүү дээ. Юу ч хийхгүй ингээд 50-аас 90 удаа агшина. Тэгэхэд хүний зүрх 5 литр орчим цусыг шахна. Одоо бидний ах 50 үеийн бид нар босоо явахаар бидний зүрхний цохилт 95 100 110 120 болно. Алхаа жоохон өндөрсөөд өксүр уруу ингээ явна шүү дээ. Тэгэхэд нэг 130 40. А бүр өндөр ачаал аваад жоохон шогшоогүй өдөр 150-60. Хит өндөр ачаал авах үед 180-аас 200 хүрэх ёстой. Тэгэхэд нөгөө зүрхний шахаад байгаа цусны хэмжээ маань нөгөө 5 литр биш 15-аас 25 литр болтлоо нэмэгддэг. Зүрхний ачаал ингэж өсдөг байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр одоо ингэж өсөж байгаа ингэж өсөх ёстой. За тэгэхээр одоо нөгөө Google-д одоо энэ aerobic хэмнэл гэдэг нь юу гэхээр нөгөө зүрхний цохилтын тоо одоо хэдэн хувь өснөөс хамаарах юм. За. Тэгэхээр бид нэр одоо яагаад би хүмүүсийг дахиад шууд ингээд та шууд өндөр эрчим аваа гүйж болохгүй гэдэг нь одоо шууд бид нар нөгөө дасгалжаагүй бие махбодыг хит өндөр ачаал өгөхөөр зүрхний цохилтын тоо чинь хит өндөр тоо утганд очно. Тэгэхээр бидний нөгөө бодисын солилцоо маань нөгөө бүхэл бодисын солилцоо бол яг нөгөө хүчил төрөгчтэй орчинд явуулчих хэвээр явагдах хэвээр. Тэрний үхээр одоо нөгөө зүрхний цохилтын тоо тэрийг максимум зүрхний цохилт гэж бид нар нэрлэдэг юм л да. Зүрхний цохилтын тоо хамгийн дээд тоон дээд утга гэж байдаг. Энэ ихэвчлэн тооцоотой бол нэг одоо 220-оос хасах нас гэж үздэг. Энэ бол энгийн аргаар. За жишээлбэл одоо 40 настай хүн байлаа гэж бодохоор 220-оос насыг хасахаар 180. Тийм байна. Ямар ч дасгал хөдөлгөөн хийсэн та 100 зүрхний цохилтоо 180 болон түүнээс дээш гаргаж болохгүй юм байна. Энэ бол хамгийн дээд утганд очихоор энэ бол нөгөө зүрх судасны эрсдэл нэрвэд. Тэгэхээр зүрхний цохилт тийм өндөр зогсож байхад одоо бүх бодисын солилцоо нөгөө хүчил төрөгчийн ургал нь хүчил төрөгчийн орчинд явагддаг учраас бие махбодын эрсдэл нь улам нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр үүнд одоо нөгөө эрсдлийн хамгийн боломжтой хувь юу гэхээр 60 болон 60-аас 70% орчинд 50-аас 70% байх нь хамгийн аюул багтаа бүсдээр орчиж байгаа гэсэн. Тэгэхээр бид нарт бас дасгал хөдөлгөөнийг ер нь яагаад ингэж хүн хийгээд ингэж байдаг вэ гэхээр бас нэг зүйл нь хүний бие махбод стресс тасан зогтдог юм. Одоо та өнөөдөр нэг 5 км алхлаа гэхэд бие махбодыг чинь булчин хүлээж авахта за энэ нөхөр дахиад 5 км алхана. Тэгэхээр би булчингоо болон хүчтэй болон тэгж дасан зохицол үүсдэг. Ямар сони тий? Бие махбод ерөөсөө тийм шүү дээ. Одоо энэ тамирчид чинь яагаад ингэ хүчтэй болоод байгаа юм гэхээр одоо өдөр болгоны тэр давталтаар нөгөө булчин чинь санахта энэ нөхөр дахиад 40 км гүн энэ нөхөр дахиад 180 кг өргөнө. Тийм учраас энэ булчин тэр чинь стрессийн өвгөн гот тэр стресстэй бие махбод дасан зохицол өөрөө хувирж байгаа. Тэр нь ингээд санамжтай тийм булчин нь бол ерөөс аливаа амьдрал тийм шүү дээ. Бид нар бүгдээрээ стресс дасан зохицож байгаа шүү. Тэгж байгаа. Тэгэхээр тэрнтэй ажиллах нь дасгал хөдөлгөөнөөр та шинэ биедээ шинэ стрессийг үүсгэн гут одоо гинт гүйдгөөж өнөд хүмүүс гүйгээд юм уулан далахыг бүх бие нь булгарч шít. Тэр чинь нөгөө нэг тэр нь булчин дасгалжаагүй байгаа. Дасгалжаагүй байж байгаа та ингээл өдөр тутам тэр дасгалыг ингээ баг багаар ачаалыг өгөөд байхаар дараа нь булраа нарилал бие чинь хөнгөрөөл ингээд байгаа нь тэр булчин бие махбод чинь дасан зохицолт нь дасж байгаа гэсэн. Тийм л юм. Тэр дасан зохицох процесс бол 4-6 7 хоногийг хамардаг юм байна. Тэгэхээр энэ 4-6 7 хоногийн хугацаанд нэг шинэ стрессийг одоо та алхаж эхэлсэн бол за би энэ сард би нэг өдөр болгоныг 3 км алхахъя 4 км алхахъя гэсэн бол тэр дунджаа та нэг 4-6 7 хоног барих хэрэгтэй.
4-6 7 хоног бие махбодч дасчлаа. Тий. Дараагийн шинэ стресс магадгүй 5 км 6 км ингээд нэмж болох хэрэгтэй байхгүй. Тийм байна. Тэгэхгүй өнөөдөр нэг 4 болоход маргааш 5 болоход нөгөөдөр 10 болоход магадгүй та тэрний дараах өдөр алхаж чадахгүй болох. Тийм байна тий. Тэгэхээр энэ бас их юутай. Тэгэхээр одоо тэр нөгөө бас одоо миний хувьд бас чөлөө цагаараа гэх юм уу одоо нөгөө гүйлтийг бас их сонирхдаг юм. Тий, таныг бас гүйлтээр хичээлдэг гэж бид болж ирсэн. Тий, би бол ерөнхийдөө эрүүл мэндийн чиглэлээр одоо эрүүл мэндийн гүйцэтгэх нь гэсэн үг гэхээр өөрийгөө эрүүл байлгах, чирэг байлгах, хөдөлгөөнтэй байлгах зорилгоор хэрэгэл одоо чөлөө цагаараа гүйдэг юм байна. Тэгээ ялангуяа би ч 2019 оноос хойш гүйлтийг сонирхож байгаа. Гэтэ нөгөө ажил амьдралын хэм маягтаа ерөөсөө зогсолдохгүй байсаар хагаад энэ сүүлийн 1-2 жил бол доктортой гүйлхийг хичээж байгаа. Тэгээд одоо энэ гүйлтээр ингээ хичээлээд ирэхээр бас энэ талаараа дагаад сонирхоод уншиж судалдаг юм л да. Гүйлт ер нь хүний бие махбод яаж нөлөөлж байна. Үүнийг ойлгоход надад бас нөгөө өөрөө мэрэгжлийн юмч болохоор тэр зүрх судасны юмч болохоор айгүй энгийн айгүй тийм дураа ойлгоход их амар. Энэ тухайгач бас хамт гүйдэг гүйчнэр хүмүүстэйгээ бас тайлбарлах юм байна. Тэгээд ялангуяа энэ гүйлтийн хувьд бол сая хэлсэн одоо ач тус бол айгүй олон ач тус байгаа. Ер нь гүйлт гэдэг нэрийн цаана та бүхэн аэробик хэмнэлтэд дасгал хөдөлгөөн гэж ойлгочих хэрэгтэй юм байна. Тийм. Тэгэхээр одоо энэ дасгал хөдөлгөөн нь яг хүний бие махбодод зүрх судаснд, үе мөчөнд, холбоосонд, уушгинд бүгдээрэнт нь одоо сайн нөлөө үзүүлдэг. Гэхдээ тэрэн дээр та ачааллынхаа одоо миний сая хэлдэг зүрх судасны цохилт, өрснийхаа цохилтын тоог дээд дутагнуурт ачаалал авч болохгүй. Тэгэхээр энд бас дүрэн байдаг юм л да 80-20 дүрэн гэж байдаг. Таны нийт гүйлтийн 80 орчим хувь нь 7 хоногт би тэдэн минут гүйлээ гэж 80 орчим хувь нь болохоор яг нөгөө зүрх судасны ачаал өгөхгүй буюу зүрхний цохилтын 50-60% дээр утгах дээр нь барихаар үлдсэн 20% дээр жоохон өндөр ачаал авч болно юм байна. Тийм 80-20 дүрмийг баримталж авдаг юм. Таны одоо ингээд та медицинсын тасагт ажиллаж байна зүрх судасны. Тэгээд эмчлүүлж байгаа өвчтнүүдэд гүйлтэнд уруудсан тохиолдол хэр вэ? Гүйлтэнд уруудсан тохиолдол байлгүй яах вэ? Гэтэ яг одоо яг мэрэгжлийн тамирчин яг болцсон хүн чинь одоогоор одоо тийм ягаагүй л байна. Гэтэ ерөнхийдөө бол одоо бид нар эмчтэр болгон хүн одоо мэслийн эмчилгээ тулж байгаа хүмүүстэй загтдаг юм л да. Та яагаад бизнесд орох болсон бэ? Таны энд шалтгаан танд өөрт байгаа. Бүгдийг тайлбарлаж өгнө шүү дээ. Та бол таны өдөр тутмын амьдралын хэмнэл өнөөдрийн таныг бий болгодог шүү дээ. Бид нар мэдслийн ямар нэгэн эмийн эмчилгээ хийсэн ч та нөгөө өмнөх амьдралын хэм маягаа хэвээрээ хадгалаад байвал бидний үр дүн сайжирч чадахгүй. Тэр миний хэлэх гээд байгаа зүйл бол та мэслийн эмчилгээ ямар нэгэн стент тавьж байдаг юм уу зүрхнийхаа судасаа залгуулсан бол нөгөө амьдралын хэмнэл боёо нөгөө суугаа ажлын нөгөө муу зуршин хэрэглээ хит их ачаалда хит их одоо хоолны бие ачаалаа нэмж байгаа энэ байдлаа яг хадгалаад ирэх юм бол бидний хийсэн зүйл маань үр дүн багтаал болно гэсэн. Тэгэхээр амьдралын хэмнэлийг өөрчлөх хэрэгтэй. Эндээс харж байгаад бол хүмүүс бол нэлээд өөрчлөлт. Танхимнаас гарах нь гараад бас өөрчлөлтгүй байгаас бүлэгч бас байна. Дийлдэхгүй бүлэг бас байна. Дийлэх нь бол одоо дасгал хөдөлгөөний сайжраад жингээ хасгаад ороод зарим бүр надтай бүр юм таарчихсан шүү дээ. Цэцэрлэг төрүүлэнд гүү явж явах дугуй унтсан. Зүрхний хаалганд орцсон. Байнга дугуй унаад. Эмч би 2 жил болсон. Одоо янз юм байгаа шүү дээ. Дугуй унаа явж ийн гээд. Тийм кейсүүд бас их байна. Урд тайвгүй зургийг аваад хатгалаад тэгэл дараагийн хүмүүстэй үзүүлдэг. Тийм шүү. Тэгээ бас нэг зүйл нь болохоор би 50-ны үндэсний их сургуульд 2 жил яг зүрх судасны мэслийн чиглэлээр суралцсан. Тэгэхэд яг эхний 2 жил намайг оцсон жил хагалгаанд орсон нэг 80 гарцсан баг ир үрж байгаа нэг хөшин. 2 жилийн дараа би яг тэр нөгөө биеийн тамирын талбай дээр байж нөгөө өвөөтэйгээ таарч байгаа. Тэр хөшин ингээд баг ир гарцсан хүн байгаа шүү дээ. Ир гарцсан хүн зүрхний хагалгаанд орсон. Тэгэн хүртлөө тэр хүн одоо хүртэл дасгал хөдөлгөөний хийгээл. Тэгэхээр бид нар бол ерөөсөө өөрийгөө одоо юу гэдгийг өгшөрсөн байцсан гэж ерөөсөө бодох хэрэггүй. Ерөөсөө нас бол тоо энэ бол таны бидний санаанд л байдаг юм шиг. Тэгэхээр тэр санааны зүйлсийг л холтоолох хэрэгтэй. Азар яг манад бол нөгөө хотод учраас за яг аймгийн төвд ч гэсэн бий л дээ. Фитнес клубуд их бий болж эхэлж шít. Энэ бол айгүй сайн жишг болоо гэж би боддог шít. Тий, ялангуяа энэ байдал ковидын бидний анзаарсан ковидоос өмнө яг ковидын өмнөх байдал ковидын үеэр ингээ гүйж яхад хүмүүсийн тоо гүйдэг одоо нөгөө дасгал хийдэг хүмүүсийн тоо ер нь бол цөөн байсан. Одоо бол шал өөр ковидын дараа бол хүмүүс тэр нь магадгүй хүмүүс эргээд
одоо эрүүл мэндтэй бол дасгал хөдөлгөөн ямар ач холбогдолтойг ойлгосон баг. Одоо гүйж байгаа хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Тэр бол айгүй гоё. Одоо гүйж байгаа хүн харахаар бүр хайр өрөөдөг болчиход байгаа. Гоё шүү дээ. За та бүхэн ярих хугацаа ингээд дуусчих юм. Тэгээ ямар ч байсан өнөөдөр үзэгчдэд зориулж маш сонирхолтой одоо ийм шимтэй яриа. Өөрөөр хэлбэл зүгээр нэг дасгал хөдөлгөөнөөс илүү бас шинжилгээний үндэслэлтэй ер нь ямар учиртай байдгийг гэдгийг тайлбарлаж илүү сайхан дэлгэрэнгүй ярьж өгсөн танд их баярлалаа. Тэгээ таны цаашдын ажил өс өндөр амжилт хүсье. За баярлалаа. За